Гойлонгоо дууг сонсдог мэддэг олон хүмүүс энэ дууг хамгийн анх ардын жүжигчин Эчин Хорлоогой өөрийн хайрт нөхөр ядам сүрэнгойд зориулан зохиосон хэмээн боддог. Одоогийн Монгол улсын сан хөмргүүдэд гойлонгоо дууг дуулсан нийт 3 янзын хувилбар хадгалагдаж байдаг бөгөөд хамгийн анхны хувилбар нь Эчин Хорлоогойн дуулсан хувилбар байдаг болохоор ихэнх хүмүүс ингэж бодох нь аргагүй бизээ. Гэвч энэхүү дууг ардын жүжигчин Эчин Хорлоогой анхлан зохиогоогүй бөгөөд түүнээс ч өмнө дуулагдж байсан гэдгийг түүхийн олон баримт их сурвалжууд нотолдог ажээ. Ингээд та бүхэнд гойлонгоо дуу яагаад зохиогдсон юм бэ? Түүний зохиогч нь хэн байв? Энэ дууг хэнд зориулж дуулав гэдэг асуултын хариуг та бүхэнд дэлгэж тавья. 19-р зууны дунд үед Манж дайчин Чингүрэн улс төрийн нөхцөл байдлын хувьд хүнд үеийг туулж байлаа. Тэрээр Англи улстай хийсэн хар тамхины 1-2 дугаар дайнд ялагдсан дайны төлбөр болох их хэмжээний лам мөнгийг Манж дайчин улсын засгийн газраас Англи улсад төлөхөр болов. Манж дайчин улс энэхүү үрийг дарахын тулд өөрийн харьяаны олон үндэстнүүдээс их хэмжээний татвар авч татврын дарамт шахалт үзүүлэх болжээ. Үүний улмаас хойд хятадд 1862-аас 1877 оны хооронд цагаан альчууртны бослого гарсан бөгөөд Манж дайчин улсын засгийн газраас энэхүү бослогыг дарахын тулд өөр Монгол болон халах Монголоос их хэмжээний цэрэг татан уг бослогыг намдаржээ. Гэвч энэхүү бослогыг дарсны дараагаар босгочдын үлдэгдэл болох хуй буюу цагаан хөлтөн нар Монгол нутгийн өмнөд талаар олширж одоогийн Монгол улсын ар хангай, өвөр хангай, Хөвсгөл аймгийн нутагт хүртэл дээрэм тонол хийх болов. Энэ үед гойлонгоо дууны эзэн Занги гойлон Монголын өмнөд талын бүс нутгийг хамгаалан сууж байжээ. Занги гойлон цаг үе цөвөн болсон тул өөрийн хатан агаа сүрэн хүрээ рүү явуулсан байна. Ингээд Занги гойлон өөрийн хатныг хүрээ рүү явуулсны дараагаар хуй буюу цагаан хөлтөнгүүтээ тулдаж яваад ам өргөцсөн байна. Өөрийнхөө ханиг тулалдаанд ам өргөцнийг мэдсэн агаа сүрэн хатан ханыхаа зогцыг аван нутагт нь оршуулж тэр нутагтаа хэдэн жил амьдран сууж байгаад хүрээнд байсан хуучин гэртээ нүүж очсон гэдэг. Өөрийнхөө хань ижлийг алдсан агаа сүрэн хатан зарим шүн шивгчингүүдээс нууцаар хөгжмөнд олж дуу дуулдаг байсан өнөөх гойлонгоо дуу аж. Тэрээр энэхүү дууг өөрийнхөө алдсан хань ижлийн санан дуулдаг байсан гэдэг. Энэ үеэс хойш гойлонгоо хэмээх энэ дуу хүлийн модчин хэмээх хүрээний арилжаа 8-ны төв болсон газраар дамжин ард олны дунд түгэн дэлгэрсэн байдаг. Ийхүү энэ дуу явн явсаар 1937 оны хүрв. Энэ үед Монгол улсад зөвлөс социалист бүгд найрамдах холбоот Орос улсын төрийн бодлогын нөлөөтэйгээр их хилмигдүүлэлт явагдаж байв. 1937 оны 9-р сард анхны 14 хэрэг хэмээгчийг бий болгож үүнд 14 хүнд зохиомлоор хэрэг тулган хүлээлгэж олонний өмнө цаазаар авсан юм. Ихүү нэр дурдсан 14 хүний нэг нь Ядам Сүрэнгой байлаа. Төөний эхнэр нь ардын жүжигчин Эчин Хорлоогой байв. Эчин Хорлоогой мөн л энэ дууг байн дуулсаар ард түмний дунд маш их хурдан дэлгэрв. Үүний учир гэвэл хилмигдүүлэлтийн оргил үе дөнгөж эхлэж байсантай холбоотой юм. Зарим хүмүүс гойлонгоог хилмигдүүлэлтийг ёрлсон, зүгэнсэн, дуудсан дуу хэмээн үздэг бөгөөд энэ дууг сүнстэй дуу, сүнс нь эргэж тойроод байдаг хэмээдэг. Их дуулахыг цээрлдэг. Яаж ч цээрлэхгүй байх вүлээ дээ. Энэ дууны үг ая тэр жигтэн уугнаг гансрлыг өгүүлж, дууных нь туулсан замнал нь хүртэл хар бараан, айдас чихүүц, хөргөм түүхийг өгүүлдэг шүү дээ. Нэмж хэлэхэд энэ дууг байнга дуулахыг болон найр хорим баяр ёслолын үеэр дуулахыг хатуу цэрлдэг. Утга учир нь гэвэл салалт хагцал ганцаардал гуниг харуулслыг дууддаг хэмээн цэрлдэг.